За энэ удаагийн хичээлээр 1-р эренбийн хөвсөгч салдаг дифференциал гიშгэлийг хэрхэн бодох тухай тайлбарлая. За хөвсөгч салдаг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр за иймэрхүү ч юм уу эсвэл иймэрхүү ч юм уу ийм хэлбэртэй. Тэгээд жишээлх юм бол энийг ийш нь оруулж болдог. Энийг ийш нь оруулангууд ийм болоод эрэгтэй хөвсгчтэй илэрхийлүүд нь нэг талдаа x-тэйгүүд нэг талдаа ингэж гарч ирдэг. За энэний хувьд жишээлх юм бол за ингээд салждаг ийм дифференциал гიშгэлүүдийг хэрхэн бодох тухай өнөөдрийн хичээл дээр үзнэ. Ерөнхий боловсролын сургуульд бол ер нь бол 1-р эренбийн хөвсөгч салдаг ийм гიშгэлүүдийг л үздэг. За энэс хүнд хэлбэрүүдийг нь бол их сургуулиудад үзэх болно. За d эргийг хувахан dx нь 1-ээс космос x тэнцүү байдаг тийм fx функцийг олъё. За хоёр талыг нь dx-ээр үржүүлэх үү? Тэр dx-ийг нь агшнуул авчих юм бол 1-ээс космос x-ийг үржих нь dx бол. За энэ тэнцвэрийн хоёр талд нь интеграл авчия. Тэгвэл тэнцвэрийн зүүн гартал нь болохоор шууд y болно. Харин баруун гарталт нь болохоор за 1 их функц x байна. Хасах нь космос x-ийн их функц нь синус x байна. За тэгээд нэмэх нь тогтмол тав юу c-г нэмжинэ. За ингээд энэ дифференциал гიშгэлээ бодож дуслаа. За одоо энэ дифференциал гიშгэлийг бодъё. За түрүүний ярьсаар бол хөвсгчөө ялгах хэрэгтэй. За шууд эндээсээ ялгахад болж байгаа хэцүү учраас баруун гартал илэрхийллээс хаалтнаас нь y-ийг гаргах юм бол 2x дээр нэмэх нь 3 болно. За эндээс хөвсгчөө ялгахад амархан боллоо. Өөрөөр хэлбэл y-ийг урагш нь оруулж хуваана. За харин dx-ийг аргач нь оруулж үржүүлэхээр ийм бол. За одоо хоёр талаас нь интеграл авах юм бол зүүн гарталт нь болохоор ln y-ийн модуль болно. За харин баруун гарталтаа бол мэдээж зэрэг x квадрат дээр нэмэх нь 3x нэмэх нь c гэж гарч ирнэ. За ингээд өгчхөд бол дифференциал гიშгэлээ ботчлоо гэж ойлгож болно. Гэхдээ хариултан дээр энэ байхгүй бол энэ хариултаа жоохон хөөргөн гэсэн үг. За эндээс логарифмын тодорхойлт төсөөр y-ийн модуль гэдэг бол y-ийн x квадрат дээр нэмэх нь 3x нэмэх нь c бол. За эндээс y-ийн ямар цэг тэгээс их байдаг учраас энэ модулыг хэрэг байхгүй. Тэгэхээр y эрдэнэ зүгж хүчж болно. Нэгдүгээрт, хоёрдугаарт y-ийн x квадрат дээр нэмэх нь 3x тэр нэмэх нь c гэдэг юм аа. Үржих нь y-ийн c зэрэг гэж хүчж болно. За тэгээ y-ийн c зэрэг гэдэг нь тогтмол тав учраас энийг дахиад c гэж хүчээд y-ийн x квадрат дээр нэмэх нь 3x-ийг үржих нь c гэж үтсэн ч болно. За энэ гიშгэлийг бодъё. За энэ гიშгэлийн хувьд бол y-ийн уламжлал гэж бичсэн байгаа. Энэ уламжлалаа бид нэр d эргийг хуваах нь dx гэж бичиж болно. За тэгээ 3y-ийн квадрат x. За мэдээж хэрэг хөвсгчөө ялгахын тулд энийг урагш нь оруулах хэрэгтэй байна. Энийг аргач нь оруулъя. За эндээс юу болох вэ гэхээр d эргийг хуваах нь y-ийн квадрат тэнцүү 3x-ийг үржих нь dx болно. За мэдээж хэрэг хоёр талаас нь интеграл авчна. За зүүн гартал бол интеграл y-ийн хасах 2 зэрэг dy гэсэн үг болно. За баруун гартал бол шууд ойлгомжтой 2-ны 3x-ийн квадрат. За нэмэх нь c гэж. За зүүн гартлыг бодох юм бол зэрэг дээр нэгийг нэмээд хасах нэг болно. Тэгээ хасах нэгтэй нь хувааж өгөөд
Тэгээд ийм бол. За хоёр талыг хасгалтан дээр хөгжүүлэх юм бол мэдээж y-ийн хасганы зэрэг цантыг нэгийг хуваах нэг гэвчин хасах 2-3 x-ийн квадрат дээр нэмэх нь c болно гэсэн үг. За эндээс y-ийг олох юм бол нэгийг хуваах нь хасах 2-3 x квадрат дээр нэмэх нь c. За энийг бүр чааш нүчих юм бол 2-ыг хуваах нь хасах 3x квадрат дээр нэмэх нь за 2c болох ёстой. Энийг хэлбэлээ зүгээр 1c гэвч болдог. За ийм болно. За энэ дээр хүүхдүүд нэг зүйлийг гайхаж байгаа. Одоо жишээлбэл хэмжээний интегралыг бодонгууд энд нь нэмэх нь c гэж гарч ирэх ёстой. Арын интегралыг бодглохлоор бас c гэж гарч ирж байгаа. Тэгээ яагаад нэгийг бичээд байгаа юм бэ? Тэгээ энэ хоёр нь одоо жишээлбэл хоорондоо устгах юм уу яах юм гэсэн асуулт гарч ирнэ. За эхнийхийг бодох юм бол энэ дээр c1 гэж гарч ирдэг гэж бодъё. Хоёр дахь нь бодох юм энд нь c2 гарч ирдэг гэж бодох юм бол энэ c1-ийг агшнаа болж хасангууд c2-оос c1 болно. Тэгээ энийг бид нэр зүгээр тогтмолтой учраас c-г үзэж байгаа л гэсэн үг. За одоо энэ дифференциал гэрчлэлийг бодъё. За эндээс мэдээж хувьцлагчаа салгаад өчнө. За d-гийн уламжлал гэдэг бол d-ийг хуваах нь dx байгаа. 2x квадратаас 4-ийг хуваах нь y болно. За мэдээж y-ийг тэнцвэрийн төвний зүүн гарталд оруулаад энийг нь баруун гарталд оруулах юм бол y d-ийг тэнцүү 2x-ээс 4-ийг үржих нь dx болно. За хоёр талаас нь интеграл авбал зүүн гарталтаа бол y-ийн квадратыг хуваах нь 2 болно. За түрүүний бодлон дээр тайлбарласаар нэгэ баттахын үднээс ингэ биччихье. За энэний их функц нь ингэж гарч ирнэ. За тэнцвэрийн тэмдэгний баруун гарталт болохоор энэний их функц нь x квадрат дээр нэмэх нь 4x. X квадратаас хасах нь 4x. Нэмэх нь за c2 гэж бичиж. За хэрвээ энийг агшин оруулах юм бол y квадратыг хуваах нь 2, x квадратаас 4x нэмэх нь c2-оос хасах нь c1 бол. За энэ бол тогтмол тоо учраас зүгээр л бид нэг c гэж тэмдэглэж болж байгаа. Тэгэхээр заавал хоёр талд нь c гэж бичгүүгээр артлыхт нь нэмэх нь c гэд нэг удаа авчиж болно гэсэн үг. За эндээс хоёр талыг 20-оор хөрвүүлэх юм бол y квадрат тэнцүү 2x-ийн квадрат хасах нь 8x нэмэх нь c хүрчих нь 2 болно. Тэрийг бид нэр тогтмол тоочоос дахиад c гэж болно. Тогтмол c бол хэдийг л хэдийг бичиж болдог учраас ингээд шингээгээд байгаа гэж ойлгож байна. За эндээс бид нэр y-ийг олоод авах нэг заавал шаардлага байхгүй. За энэ олсон мөрөө дээр x-ийн оронд нэгийг орлуулах юм бол y-ийн оронд 4 гарч ирэх ёстой. За тэр нөхцлөө бичих юм бол юу болох вэ гэхээр за тэнцвэрийн тэмдэгний зүүн гарталт бол 4-ийн квадрат буюу 16 гарах нь байна. За тэнцвэрийн тэмдэгний баруун гарталт нэгсүүдийн орон нэгийг орлуулахаар хасах 6 нэмэх нь c гэж гарч ирнэ. Эндээс тэр c гэдэг байгаа юм нэмэх 22-тэй тэнцвэрлэх нэ. За нэмэх 22 гэж олсон энэ c-гээ шууд энд нь орлуулаад ийм бол y-ийн квадрат тэнцүү ийм болно. За эндээс y-ийн квадрат нь иймтэй тэнцүү гэж гарч ирж байна. Y-ийн тэдтэй тэнцүү гэж гаргаж ямар ч шаардлагагүй ингээл тэмцэл төсөл бодогдлоо гэж байна. Энд бол бид нэр функц болохгүйг мөрөө олж байгаа. Тэгээ мөрөө олж байгаа учраас шууд ингээл өгч. За ийм тэмцэл төслийн x-ийн тэнцүү 1, y-ийн тэнцүү y байх үеийн шийдийг бол. За үзэгчээ ялгая. За мэдээж хэрэг dy dx гэдэг бол зардлаас нь y-ийг хаалтнаас гаргах юм бол 2x дээр нэмэх нь 1 болох нь байна. За үзэгчээ ялгаж очвол dy-ийг хуваах нь
y тэнцүү 2x дээр нэмэх нь 1 dx бол. За мэдээж хоёр талаас нь интеграл авна. За тэгвэл юу болох вэ гэхээр тэнцвэг нэмний зүүн гар талд бол ln y болох нь байна. За баруун гар талд нь болохоор x квадрат дээр нэмэх нь x, нэмэх нь c гэвч. За эндээс y-ийн модуль гэдэг бол y-ийн x квадрат дээр нэмэх нь x, нэмэх нь c болно. За y-ийн модуль нь хэрэггүй. Яагаад гэвэл y-ийн ямар ч зэрэг тэгээс тооордог учраас модуль гүйчих болно. За тэгэд өмнөх жишээнд тайлбарласан ёсоор энийг шууд c үржих нь x квадрат дээр нэмэх нь x гэвчих. За одоо энэ нөхцлүүдэд ашиглая. X-ийн оронд 1-ийг орлуулах юм бол y нь y гарч ирэх ёстой. За тэгэхээр y тэнцүү c-г үржих нь y-ийн 1-ийг орлуулахаар 2 зэрэг болох нь байна. Эндээс c гэдэг тоо бол 1-ийг хуваах нь y гэж гарч ирнэ. За энийгээ бид нэр энд авчир орлуулчихна. Тэгээ болгодуулна. Өөрөөр хэлбэл y тэнцүү 1-ийг хуваах нь y үржих нь ийм боллоо. Энийг цааш нүчих юм бол y-ийн x квадрат дээр нэмэх нь x хасах нь 1 байна. За ийм ба ийм цэгийг дайрах морийн тэгштэл бичсэн бодлого юм байна. За мэдээж тэнцвэлийн зүүн гар тал бол за ийм болно. За хоёр талын dx-ээр үржүүлчих юм бол y dy тэнцүү косинус x-ээс хасах нь синус 2x dx бол. За хоёр талаас нь интеграл авчих. Тэнцвүүн тэмдэгний зүүн гар тал нь болохоор y квадратыг хуваах нь 2 болно. За баруун гар талтаа бол косинус их функц нь синус x байгаа. Синусыг нь болохоор нэмэх нь 2-ны 1-ийг үржих нь косинус 2x болно. За тэгээд нэмэх нь c. За энд энэ нөхцөлөөр ашиглая. Өөрөөр хэлэх юм бол x-ийн оронд p-г орлуулах юм бол y-ийн оронд 2-ыг орлуулсантай тэнцэх ёстой. За зүүн гар тал бол мэдээж хэрэг 2-ын квадрат 4 болон 4-ийг 2 дугаар 2 гэж гарч ирэх нь байна. За баруун гар талд нь синус p гэдэг бол тэгтээ тэнцэнэ. Харин косинус 2p гэдэг бол нэгтэй тэнцүү учраас нэмэх нь 2-ны 1 нэмэх нь c болно. За эндээс c гэдэг бол 2-ны 3 болох нь. За тэгээ энэ олсон 2-ны 3-а энд нь орлуулад y-ийн квадратыг хуваах нь 2 тэнцүү синус x дээр нэмэх нь 2-ны 1-ийг үржих нь косинус 2x нэмэх нь 2-ны 1 бол. За ингээ орхицсон ч болно. Эсвэл 2 талыг нь 2-оор үржүүлээд y квадрат тэнцүү 2 синус x нэмэх нь косинус 2x нэмэх нь 3 гэж болох нэ.